Сайн байцгаана уу үзэгч, сонсогч, уншигч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Эрдэнэс Монгол компани дэд захирал Одон Чимтийн Од Баяр хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа танд. Сайн байна уу? Намарч сайхан намарч байна уу та? Сайхан намарч байна, сайхан цус сайхан намарч байна уу? Сайхан. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань цаг зав гаргаж хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Танд бас их баярлалаа намайг нэвтрүүлэгтээ өр зорилцуулж байгаа явдалтай. Ингээд би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асуув. Та надад 100 хариултыг өгье. Юуны өмнө та гэр бүлийнхнээгээ танилцуулаач. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг том хүү маань бол одоо тусдаа гарсан. Манайх бол бас Монголд олон хүүхэдтэй өнөр өтгөн айлын танд орно. Эхнэрийн маань бол гэрэл туяа гэдэг хуваараа одоо бизнес эрхэлдэг. Санхүүгийн салбарт болон одоо худалдааны салбарт бол ажилладаг ийм эмэгтэй байгаа. Том хүү маань бол IT компанид чиглэлээр бол ажил хийдэг. Бусад дөрвөн одоо хүүхэд маань бол ерөнхий боловсролын дунд сургуульд суралцж байна. Хамгийн бага охин маань бол одоо цэцэрлэгт явдаг. Ийм одоо залуу гэр бүл гэх юм уу? Олон хүүхэдтэй өнөр өтгөн ийм гэр бүлдээ манай гэр бүл. Хүн болгонд л хэлэх дуртай үг бахын таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг вэ? Зоригтой бай гэж хэлдэг. Тэг. Яагаад тэгэхээр энэ их амьдралын энэ далай дотор бол хүн бол өөрийнхөө одоо хүссэн мөрөөдсөн амьдрал хийж бүтээж байгаа ажлаа бол тодорхой төвшөнд хүрэхийн төлөө зайлшгүй явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бол би бол эхлээд зорилгоо зөв тодорхойлоод тэрэндээ одоо хүрэхийн төлөө надтай хамтран ажиллаж байгаа, урд нь хамтарч ажиллаж байсан залуус, янз бүрийн төвчний хүмүүстэй бол харилцаж байхдаа бол ер нь бол бүгдээрээ зорилготой бай. Зорилгоо одоо зөв тодорхойлъё. Энэ үгийг л одоо их төлхөө хэрэгэлдэг болсон байлаа сүүлийн үед миний одоо ярианд хэрэгэлдэг. Таны багтаа хөсөж мөрөөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил вэ? Мэрэгжлийн хувьд бол би одоо сайн одоо тамирчин болъё л гэж боддог байсан. Хүүхэд байхдаа. Миний аав одоо спортын олон төрлөөр хичээлдэг. Бидний өссөн орчин бол өөрөө бас тийм эрүүл, сайхан орчинд өссөн учраас бол би бол багтаа бол энэ бие нэмэр спортыг их шүтдэг. Ер нь бол одоо тамирчин болъё, бүх хүн болъё гэж боддог байсан. Өвөөгөөрөө бол одоо өглөө болгон одоо цолоо дуудуулна. Тэгээ өвөө маань одоо чи ер нь хэр зэргийн бүх болох гээд байгаа юм дэ одоо ер нь хэд. За ямар ч байсан дэлхийд нэрээ дурсахгүй ч Монголдо дурсуулдаг бүх болно гэж өвөөгөөрөө одоо өдөр болгон цолоо дуудуулдаг юм бүх хүн болъё, тамирчин болъё гэсэн ийм одоо мөрөөдөлтэй хүүхэд байсан да жоохон. Мөрөөдөл яагаад биелсэнгүй? Амьдрал өөрөө баян гэж бид нэр ярьдаг тийм байна. Тэгэхээр амьдралын одоо энэ явц дээрээс нь гэр бүлийн хүмүүжил, сурч боловсролсон энэ нөхцөл байдал миний одоо мөрөөдлийг өөрчилсөн баг. Тийм учраас бол одоо яг одоо өөрийнхөө мөрөөдөлд л хөдөлгөж явсангүй. Амьдралын жамаар бол өөрийн одоо мэдлэг босрлоо дээшлүүлэх мэрэгжлийнхаа чиг хандлагыг бол одоо өөрчлөөд явсан. Стрессэнд хэрэг орж байна. Орчин үеийн одоо сүүлийн үеийн хэллэг штэ стресс гэдэг чинь бол одоо бид 20 жилийн өмнө бол одоо стресс гэдэг үгийг бол одоо хэрэгэлдэггүй байлаа. Ядаргаанд орсон хүн гэж сонсч байсан болохоос бол стресст орсон хүн гэж бол амьдралдаа бол сонсч явсангүй. Гэхдээ сүүлийн одоо 20 жилийн орчин үеийн амьдралын зах зээлийн одоо энэ нөхцөлд бол олон зүйлийг бол одоо хүмүүсийг нөлөөлөл тийм ээ. Нөхцөлд одоо нөлөөлөл хүмүүсийг бол стресст оруулж байгаа шиг байна. Мэдээж би одоо хувь хүн учраас бол гадны болон өөрийн одоо буруугаас юм уу бусад одоо нөлөөллөөс бол стресс авж байгаа. Улаанбаатар хот маань бол 1.5 одоо 5 сая хүн амьдардаг ийм хот боллоо шүү дээ. 600 мянгаас 700 мянган орчин суугчтай хот байсан бол одоо 1.5 сая хүнтэй машины тоо маань 450 мянган машин гэдэг ингээд орчны стресс бол одоо хүн бүхэнд байгаа. Тэр ч гэсэн утгаараа надад байгаа бах. Зүгээр яг
ажлын стрессийг бол би стресс гэж үздэггүй. Гэр бүл дээр бол одоо амьдрал дээр бол одоо байгаа стрессийг бол бас тэрийг бол одоо тодорхой төвшөнд бол одоо байх ёстой зүйл гэж ойлгож хүлээж авдаг. Тийм учраас бол стресс бол одоо орчин үеийн бидний амьдралын салшгүй нэг хэсэг болчих тээ. Сүүлийн үед энэ уул уурхай салбарын асуудлууд нэлээд хөндөгдөж явж байна л та тийм ээ. Эрдэнэс Монгол компанид бас тодорхой уул уурхай компаниуд байдаг байгаа. Ер нь Эрдэнэс Монгол компанид ямар компани харьяалагдаж багтж байна. Тэгэхээр Эрдэнэс Монгол компанийн хамгийн том одоо ассет гэх юм бол оюу толгой компани 34%-ийг төрийн төлөөллийн гэвэл Эрдэнэс Монгол компани бол хэрэгжүүлж байгаа. Хамгийн одоо өнөөдөр Монгол улсад том бүтээн байгуулалт барьж байгаа Далд уурхай, Ил уурхайгаан байр туусаад Далд уурхай руугаа ороод үйл ажиллагаагаа явуулж байгаа оюу толгой компани байгаа. Бид нар Rio Tinto компанитай бол хамтарч одоо төрийн төлөөллийг бол Эрдэнэс Монгол 34% дээр нь бол хэрэгжүүлж байгаа. Энэ компаниг Эрдэнэс оюу толгой компани бол Эрдэнэс Монголын өмнөөс бол энэ төлөөллийг хэрэгжүүлж байгаа. Хамгийн том одоо ассет. Дараагийн одоо том ассет нь бол Эрдэнэс 5 толгой байсан. Эрдэнэс 5 толгой компаниг Эрдэнэс Монгол компани анх 300 сая төгрөгөөр үүсгэн байгуулж Эрдэнэс 5 толгой уурхай, коксчхон өрсний уурхайг бол одоо ашиглалтанд оруулж үйл ажиллагааг нь явуулаад өнгөрсөн жил 2018 оны 7 сар засгийн газар бол Эрдэнэс 5 толгой компаниг бол олон улсын зах зээл дээр энэ компаниг гаргая. IPO хий, хөрөнгө босгоё. Оруулсан хөрөнгөөр босгосон хөрөнгөөрөө бол одоо дэд үтсийг хөгжүүлэх чиглэлээр одоо энэ төслийг хэрэгжүүлэх ёстой байна гэдээ бол Эрдэнэс Монголоос бол энэ компаниг бол тусад нь гаргаж уул уурхай төрийн өмчийн оронд бол хариалуулсан төлөөллийн тухайн үеийн одоо 300 сая төгрөгөөр хөрөнгө оруулж ирсэн компани маань бол бид нарыг одоо уул уурхай төрийн өмчийн оронд одоо төлөөллийг шилжүүлэх явцад бол 9 их найдын бол одоо компани болж үнэлэгдсэн ийм одоо бас томоохон одоо Эрдэнэс Монголын нэг бүтээн байгуулалт нэр Эрдэнэс 5 толгой байсан. Өнөөдрийн байдлаар бол мөн одоо эрчим хүчний нөөцийг Улаанбаатар хотын цахилгаан дулаан төвийн одоо системийг хангадаг нөөцөөр хангадаг Багнуурын уурхай байна. Шивэ овогийн уурхай байна. Ингээд одоо үндсэн одоо үйлдвэрлэл явуулж байгаа компаниудыг би сая нэрлэлээ. Үүнээс гадна бол Эрдэнэс Монгол бол Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээр байгаа баялагын баялагийг ард түмний өмнөөс бол одоо эзэмших лиценз хэлбэрээр эзэмшиж үүнийг бол одоо цаашд нь төсөл хөтөлбөр болгох, хөгжүүлэх энэ чиглэлээр бол бид нар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энэ дээр дурдхад Эрдэнэс алтны чиглэлийн одоо компани байгуулсан. Дээрээс нь бол та бүхэн мэдж байгаа мөнгө одоо саяхан одоо засгийн газрын шийдвэрээр асхтын мөнгөний урд, салхитын мөнгөний урд гэдэг ингээд мөнгө зэстэй холбоотой ордууд бол одоо манай дээр шилжиж ирж байна. Дээрээс нь бол метахийн чиглэлээр бол одоо Эрдэнэс 5 толгойн эзэмшиж байгаа лицензүүдийн одоо газрын гүнд байгаа метахийг нүүрсний давхарганд байгаа метахийг олборлох чиглэлээр одоо биднээс хамтарсан компани Австралиудтай хайгуулын компани байгуулад үйл ажиллагаа явуулах эхлээд явж байна. Үр дүн нь удахгүй гарах бах. Мөн одоо ураны чиглэлээр бол Эрдэнэс Монгол компани Францын Орана гэж компанитай бол хуужнаар бол Ареватай бид нэр хамтарсан компани байгуулад одоо туршилтын үйлдвэрийн одоо төвшөнд бол явж байна. Дорногов аймгийн Улаанбаатар суманд. Тэгэхээр энэ дээр бол бид нар цөмийн энергийн тухай хуулийн дагуу бол Эрдэнэс Монгол компани тэр хамтарсан Бадрах Энержи гэж компани 34%-ийг нь бол эзэмшиж байгаа. Тэгээ энэ төслийг бол одоо бас амжилттай хэрэгжүүлэх боломж нөхцөл бол өнөөдрийн байдлаар бол бас бий болоод байгаа. Тэр бол бид нар бас Монгол улс бол уран одоо олборлдог ураны шар нундгийг бол одоо дэлхийн бусад оронд бол худалдаалах боломж бий болж байна. Ассетийн чиглэлээр одоо бид байгаа энэ одоо баялгаа бол одоо цааш нь хөрөнгө оруулж ашиглаж энэ дээрээ бол одоо төсөл хөтөлбөр хийж гадны одоо хөрөнгө оруулж татахын тулд бол Эрдэнэс Ассет гэж компаниг бол одоо үүсгэн байгуулад ингээд ажиллаж байгаа. Тэр бол Эрдэнэс Монголын хүрээнд бол 14 компани бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 14 компаниг бол одоо яг одоо шууд үүсгэн байгуулагч Эрдэнэс Монгол хэдий боловч энэ маань өнөөдрийн одоо үндсэн хуулийн одоо нэг төсөл дээр яриад байгаа шүү дээ. Нийтийн ард түмний өмч. Ард түмэн нийтийн өмч гэдэг дээр одоо яг одоо манай компани одоо суур хөгжлийн суур нь бол одоо яг ирээд байгаа. Тэгээд бол би бас үндсэн хуультай холбоотой
одоо яг энэ ард түмний өмч гэж нэрлэх үү, нийтийн ард түмний өмч, нэгдүгээр төрийн нийтийн ард түмний өмч үү гэдэг дээр бас сая тантай ирж ярилцлаганд орохоос өмнө бодоод л явж илээ. Аль одоо хууль зүйн хэллэг нь зөв болвол дараа нь одоо энэ байгалийн баялаг нь өөрөө ард түмний гарт ямар хэлбэрээр одоо байвал зохистой вэ гэдэг дээр. Тэгээ энийг бол одоо үндсэн одоо яг тэр бодит одоо эдийн засгийн эргэлтэнд оруулах үүргийг нь бол Эрдэнэс Монгол энэ 3 сая иргэнийхээ өмнө хүлээгээд ажиллаж байгаа ийм компани. Зинда сэтгүүлийн шин дугаар хэвлэгдэн гарлаа. Монгол хүний амжилтын дээдийг, Монгол улсын хөгжлийн түүхийг урлан бичиж, уламжлуулан хадгалуулна. Оюунлаг Монгол хүн танд зориулав. Зинда таныг тодорхойлно. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд уул уурхай салбарын маань хөгжил ер нь хэр байна? Тэгэхээр би өөрчн бас нэг юм сайн ойлгуулж хэлэхгүй бол би бол яг өөрөө геолог хүн биш тийм ээ. Бизнесмен хүн. Уул уурхайн салбарт сүүлийн 3 жил ажиллаж байгаа. Уул уурхайн салбарт бол би бол шинэ хүн. Яг цэвэр бизнесменийн үннүүдээр харах юм бол энэ ирээдүйтэй Монголын эдийн засгийг бол одоо асар том хүрээнд бол хөгжүүлэх бололцоо бүхий салбар байна гэж харж байгаа юм. Энийг харин ямар арга замаар хөгжүүлэх вэ гэдэг. Ингээд би бол хөндлөнгийн нүдээр одоо тайлбар хэлэх гээд байна л да. Хөндлөнгийн хүний нүдээрээ гэж шинэ хүний нүдээр бол надад бол Монгол улс уул уурхайн салбарын бодлогоо бол дөрвтойхоо өөрчлөх болсон юм болов уу гэсэн ийм одоо бодол сүүлийн үед бол байнга эргэлдэж байгаа. Зүгээр энэ юугаар илэрхийлэгдэж байна гэхлээр Монгол даяар байгаа энэ олон хайгуулын лицензийг бид нар нэгдүгээрт яг бодлогын хүрээнд зэгцэлмээр байна. Тийм ээ? Бодлогын хүрээнд зэгцэлмээр байна. Ямар одоо байгалийн эрдэс баялаг өнөөдөр Монголын эдийн засагт бодиттой хувь нэмрээ оруулах вэ гэдгийг бид нар тогтоох ёстой. Тэгээд дээрэс нь яг ямар дэд бүтцээр байгаа байгалийн баялгаа яаж ашиглах вэ гэдгийг бол бас тодорхойлох ёстой юм шиг байна. Яг тэгэхээр ихэнх одоо байгалийн баялагын нөөцтэй байгаа газрууд маань бол өнөөдөр дэд үтс алга байна. Дэд үтс алга байна. Тийм учраас бол энийг бол одоо төр бодлогоороо бол эхний ээлжинд бол яг дэд үтсийн суурийг нь бол зөв тавьчих юм бол дараа нь бид нар бол одоо яг ямар одоо эрдэс баялгаа ашиглах вэ гэдгийг бол арай илүү өнцгөөс харахгүй л өнөөдөр бол ингээд талын нэг тарсан энэ лицензийн одоо асуудал маань өөрөө ямар байгаль орчинд болон эдийн засагт эргээд ямар их хор хөнөөл учруулж байгааг нь бол бид нэр өнгөрсөн одоо түүхээсээ харахад бол харагдаж байна шүү дээ. Тийм учраас энийг бол одоо би бол засаж залруулах нь зүйтэй, бодлогоо маш тодорхой болгох нь чухал юм байна гэж харж байна. Энэ хариуцлагагүй уул уурхай үүнтэй холбоотой асуудлууд хүндээ байна уу, хуулиндээ байна уу? Таны хэлээд байгаа бодлогодоо байна уу? Энэ бодлого тодорхой биш байна. Нэгдүгээрт бид нар бол яг өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингээд дүгнээд өсөд бүх юмыг ингээд либералчлаад бүгдийг одоо бид нар бүх хүмүүст одоо ижил боломжийг олголоо шүү дээ. Бүх хүмүүст лиценз эзэмших боломж байлаа, уурхай нээх боломж байлаа, тийм ээ? Хөгжүүлэх боломж байлаа. Гэтэл бид өнөөдрийн өнцгөөс ингээд хараад үзэхэд яг одоо бодиттой болон Монгол улсад яг одоо техник эдийн засгийн үндслийнхээ дагуу хөрөнгө оруулалтынхаа одоо яг одоо бодит одоо өр өгөөжөөр тийм ээ эдийн засгт оруулж байгаа хувь нэмрээрээ яг хэдэн уул уурхай байна. Уул уурхайн компани ажиллаж байна. Ингээд тавиад үзэх юм бол бидний яриад байдаг оюу толгой, Эрдэнэс 5 толгой тийм ээ. Тэгээ одоо хувийн одоо хэдэн том уурхайнууд бол яг бодиттой одоо эдийн засгийн ER гэдэг юм уу тийм Mac гэдэг компаниуд бодиттой одоо хувь нэмрээ бол одоо борлуулалт бүх юмд зөв хийгээд ингээд байгаль орчинд бас тодорхой одоо байгаль орчны хайрлаж хамгаалсан ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нэг талдаа бол одоо хариуцлагатай уул уурхай нөгөө талдаа бол хариуцлагагүй уул уурхай гэдэг та түрүүн хэлээд байна л да. Саяын одоо тэр алтны одоо жишээ бидэд саяхны жишээ бол ярьж болмоор шүү дээ тийм ээ. Алтныг одоо бид нар уянгийн алт цэнхрийн одоо арангаан цэнхэр өр хангаан уянг энэ Төв аймгийн заамар гэх тийм ээ одоо хөргээд очиод бүгдээрээ нисэд очиод үзэхэд бол байгаль орчин ямар хэмжээнд сүтгэгдсэн ямар хэмжээнд олборлолт явагдаж байгаа. Дээрээс нь одоо энэ бичил уурхай
эрхлэгч гэдэг одоо бидний нэр томьёо тийм ээ. Одоо Швейцарын одоо тэр хөгжлийн агентлагийн гаргасан томьёон доор одоо ямар одоо тэр байгаль орчинд хайргүй одоо тийм үйлдэлийг хийж байгаа үйлдэлүүдийг сүүлийн үед бол энэ телевизээрээ одоо тэгээд энэ сошиаллаар бол явагдаж штэ. Тэгэхээр одоо энийг одоо бас хариуцлагатай болох тал дээр нь бид нар ажиллах хэрэгтэй. Бид энийг бол зөвхөн нэг жишээгээр хэлээ л да. Алтыг одоо хурууны чиний алтыг зүгээр ухаад авчиж болдог. Энэ алт өөрөө үн цэнтэй. Энэ өөр алт өөрөө дэлхийн зах зээлийн ханштай гарам. Тэгвэл ягаад дэлгүүрт байгаа тэр хүний бүх чихрийн тэр хүмүүс очиод хураагаад авч байна. Тийм харьцуулах хэрэгтэй. Төрийн юм, хувийн юм бүх юм чи эзэнтэй, өмчтэй, хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бол би бол энэ бичил уурхай нэрийн доор одоо хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлтэй бол санал нэгддэггүй. Энийг бол одоо таслан зогсоос нь бол зөв гэж үзэж байна. Ер нь дэлхийд уул уурхай эрдэс баялгаараа амжилтанд хүрсэн одоо хөгжилд хүрсэн жишг болохоор ийм ямар улс орн байдаг? Аюу ойрхон шүү дээ. Одоо Австрали байна тийм ээ. Австрали улс бол одоо уул уурхай томоохон одоо компаниуд нь амжилттай ажиллаж байгаа дэлхийн өөрийнхөө одоо уул уурхай бүтээгдэхүүнээр одоо хангаж шүү дээ. Австрали эрчим хүчний нүүрсээр Япон, Өмнөд Аз тийм ээ хятадыг хангаж байна. Кокс нүүрсээр хангаж байна. Зэсээрээ хангаж байна. Сүүлийн үед Австрали бол тэр Pink Diamond гэдэг одоо яг одоо дээд чанарын одоо юу гаргаж шүү дээ. Одоо манайхаар бол очир эрдний тий олборлолтоор бол дэлхийд одоо тэргүүлж эхэллээ. Гэт ингээд уул уурхай салбар. Тэгээд нэг одоо уул уурхайгаас олж байгаа одоо бүтээгдэхүүн геологчийн тухайн уурхайчны явж байгаа цалингараа бас одоо тийм ээ өндөр түвшинд байна. Канад байна. Канад бол одоо бас уул уурхай сайн жишг байгаа шүү дээ. Би Канадад сонссон. Канадын томоохон компаниуд бол ер нь бол алтны ордыг бол 50 тонноос доош нөөцтэй бол нэг сонирхдаггүй. 50-аас дээш бол одоо яг одоо бодит хөрөнгө оруулалт хийх, үндсэн үйлдвэрлэлийн одоо үндсэн ордод ашиглалтанд оруулах гэдэг ийм одоо сонирхолтой томоохон төслүүд рүү анхаарч гисэн ийм одоо орнууд бол байна. Уул уурхайгаар одоо бодитод эдийн засгт орно. Манайх бол бас уул уурхайгаар Монгол улсын эдийн засаг тэлсэн штэ. 2008, 9 оны одоо бодлого 10 оны зөв бодлогын хүрээнд бол бид нар 1.5-аас 2 тэрбум долларын эдийн засаг чинь бол 13 тэрбум хүртэл одоо өсөж тийм ээ. Манай эдийн засаг тэлж бид нар бол одоо олон зүйлийг бол амьдрал дээр бол энэ салбарын одоо өгөөж бас бий болгосон ийм одоо байгаа шүү дээ. Тийм учраас одоо бол яг мэдээж бид нар энэ 13 гэдэг юм уу 12 гэдэг тэрбум долларынхаа одоо энэ өсөлтөнд тасчаад бид сунчаад эцэстээ бас нэг тулчаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр уул уурхай салбарын дараагийн шатны хөгжлийг бий болгож эдийн засгаа дахиад нэг 15 20% одоо 20 тэрбум долларын эдийн засаг бий болгоход бол уул уурхай бол зайлшгүй нөлөөлөл хэрэгтэй. Тэрнээс одоо яг одоо цэвэр одоо хөдөө аж ахуйн гэдэг юм уу цэвэр одоо яг үйлчлэгээний салбараар бол одоо бид нар эдийн засгаа тийм дөрвтэй бол одоо тэлэхгүй яг 100% бол одоо өсөлттэй явах нь юм л да. Таны үнэт зүйл юу вэ? Үнэт зүйл хийж олон зүйл байна л да. Амьдралын үнэт зүйл байна. Компани одоо үнэт зүйл гэдэг юм уу? Монгол орны үнэт зүйл гэдэг. Яг зөвхөн хувь одоо миний хувьд бол одоо үнэт зүйл бол гэр бүл юм да. Шүүмжлэлийг хэр хүлээж авч байна? Шүүмжлэлийг хэр үнэн байхаас хамаардаг. Шүүмжлэл маань над дээр ирж байгаа шүүмжлэл үнэн байх юм бол хүлээж авах хэрэгтэй. Та өөрөө бол бас шүүмжлдэг хүмүүсийн нэг Твиттерт нэлээ хүчтэй байдаг тийм ээ. Таны шүүмжлэлийг хэр хүлээж авч явах шиг байна? Би сошиал дээр бол яагаад одоо яг нэгэнт энэ Твиттерийг хүндсэн учраас би бас нэрлэхгүй болохгүй юм да. Монголын бас одоо 45,000 50,000 хүн бол одоо яг өөрийн үзэл бодол санаа бодлоо бол энэ Twitter гэдэг энэ сошиал орчинд тийм ээ платформ дээр бол хүмүүс өөрснийхээ үгийг бол илэрхийлж байна тийм ээ. Тэгэхээр энэ илэрхийлэл дотор бол би бол Twitter дээр бол нэгдүгээр мэдээллийг хурдан хүлээж авах. Хоёрдугаар өөрөө бол тэн дээр гарсан ямар нэгэн дүгнэлт нийтэд хэрэгтэй гэж үзсэн мэдээлэлээ тэн дээр л бичдэг.
Тэгэхээр энэ дээр бол заримдаа бол яг хуу зарим нэг имийг бол бас нөгөө нийгмийн төлөө бас дуурж явахгүй бол нэг хэсэг нь бол бас тэрийг бол тоохгүй хэсэг нэг байна. Нэг хэсэг нь бол одоо бас өнөөдрийн энэ нийгэм донд болж байгаа асуудлыг бол бас хүндэт тавиач гэсэн нэг тавиасаа гэсэн хүсэлтэй хүмүүс байдаг. Гэхдээ бол ерөн зүгээр манайхан ч одоо бас тийм нийгмийн чиглэлийн юмд бас нэг тийм идэвхтэй биш л харагддаг шүү дээ. Одоо Улаанбаатар хотын нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар би шүүмжлэх гэдэг юм уу санаагаа бичдэг. Тийм ээ. Эсвэл одоо энэ замын хөдөлгөөнтэй холбоотой, эсвэл энэ барилга байгууламжтай холбоотой, хүний одоо амьдрах орчин, төвжирэлтэй холбоотой гэдэг иймэрхүү чиглэлээр тэр юмнуудыг хаяа саналуудаа бичдэг. Тийм. Хүний хувь тавилан хэрхэн яаж явах нь ер нь юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ? За тэр бол хувь хүнээс шалтгаална. 100%. 100% хүнээс шалтгаална. Бурхнаас шалтгаалахгүй. Тэр одоо ер нь бол одоо юу гэдэг вэ? Нөгөө биеийн төрүүлэхээс биш ухааны төрүүлэхгүй гэж. Тэгэхээр хувь хүн бол өөрөө ямар одоо хүсэл мөрөөдөлтэй, ямар эрмэлзэлтэй, ямар одоо үнд зүйлтэй тийм ээ? Ямар одоо энэ нийгмийн одоо ямар эдис болохоо өөрөө л сонгож. Тэгэхээр бол тухайн хүнээс л бүх зүйл хамаарна. Та бусдыг өөртөө юугаараа татдаг гэж боддог? Би бол харилцаа гэж боддог. Аль болохоор өөрийгөө бол ойлгуулахыг хичээдэг. Өөрийнхөө одоо бодлыг бол би хүнд нэг тулгаад байдгүй. Олон талаас нь бол одоо ярьж ойлголцож тэр хүнд бол өөрийнхөө одоо бодол санаа хийх гэж байгаа зүйл хэрэгтэй зүйл байвал одоо зөвлөх тийм ээ энэ хэлбэрээр харилцан ярилцаж ойлголцохыг л одоо харилцаа гэсэн үг. Тэгвэл танд таагүй хүмүүс хэр олон байдаг бол та мэдэрдэг үү? За тэрийг бол одоо тоолж үзсэнгүй олон гэхдээ бол одоо олон биш байгаасай гэж хичээж амьдэрдэг. Тэр бол бас хувь хүний хувьд бол эргэн тойрондоо бас тэр зөв уур амьсгалыг, зөв хандлагыг, зөв эерэг хандлагыг бол одоо үүсгээд яваад тахт бол одоо таагүй хүн одоо олон гарахгүй байх гэж боддог. Мэдээж амьдрал баян юм чинь бол одоо тэр бол үзэл бодлын зөрөө гэдэг юм уу одоо амьдралын одоо тухайн нөхцөл байдлаас болоод бол одоо таагүй сэтгэл төрүүлэхийг бол одоо би бол хүлээн зөвшөөрж байна. Гэхдээ бол энэ бол аль болохоор цөөн байгаасай гэж бодож амьдэрдэг. Манай энэ улс төр ямар хөө харагддаг вэ? Улс төр уг нь бол одоо энэ үүдий манай гэж одоо Монголын тийм ээ. Улс төр бол чинь Монгол хүний амьдрах аюулгүй байдлын баталгаа, эд үн засгийн баталгаа, газар нутгийн баталгаа гэт ингээд олон зүйлийн одоо чинь нэг зангилаа энэ улс төр шүү дээ. Тэгэхээр энэ одоо үндсэн одоо Монголд иргэн өөрийнхөө нутаг дээр эрүүл аюулгүй тийм ээ эдийн засгийн одоо сайн орчинд амьдрах энэ нөхцөлийг л тэр улс төр гэдэг юм чинь бол бүтээх ёстой юм байна. Дээрээс нь бол одоо ер нь бол ярьдаж политик экономи тийм. Тэгэхээр бол одоо бид нэр эдийн засаг суурилсан амьдралын баталгаа, байгалийн одоо эх орны одоо аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэдгийг л хангаж гол одоо үндсэн суурь болгож энэ улс төр гэдэг юм өрнөх ёстой. Хараат ус хариуцлагатай цахим сэтгүүл зүйн төлөө Зэнда цагэмэн. Эрдэнэс Монгол компани маань бас улс төрд нэлээд хамааралтай компани биш харагдаад иддэг. Одоо нэг засаг гарлаа, унлаа, халаа сэлгэний асуудлыг би ярих гэдэг юм л да. Хэр вэ танад гайгүй юу? Бага. Тэгтээ энийг бол ер нь бол компанийн хувьд бол бид нар болсон хүчний сонгон шалгаруулалт тийм ээ аль болохоор бол одоо нээлттэй. Эрдэнэс Монгол компани ирээдүг та ямар байгаасаа гэж харддаг вэ?
олон компани байна. Дэлхийн одоо яг тухайн орондоо бүс нутагтаа одоо тийм ээ одоо томоохон одоо бизнесийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явж байгаа хувийн компани байна, төрийн компаниуд ч байна. Эрдэнэс Монголыг бол би юу гэж харж байгаа нэхлээр бол Монголын хамгийн том одоо төрийн эзэмшлийн уул уурхайн корпорац байгаасаа гэж би харж байгаа. Уул уурхай. Ер нь бол одоо Эрдэнэс Монгол дээр бол ассетуудыг ингээд аваад үзэх нь бол алт байна, зис байна, коксчих нүүрс байна, эрчим хүчний нүүрс байна, метан хий байна, тийм ээ, мөнгө байна, уран байна. Ингээд харах юм бол ер нь яг энэ чиглэлээрээ яг энэ одоо эрдэс баялагын чиглэлээр Монголдо томоохон одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд тэрийг одоо бүрэн одоо ашиглалтанд үйлдвэрлэлийн ашиглалтанд оруулсан ийм одоо төрийн компани байх нь зүйтэй мөн гэсэн ийм бодолтой байгаа. Зүгээр алсын хараавал эндээс улсан ашигаараа бол тэр бидний яриад байдаг нөгөө баялагын сан гэдэг юм чинь бол болох хэрэгтэй байна. Тэгтээ мэдээж баялагын сангийг бүрдүүлэхэд тулд ашиг хийх хэрэгтэй. Ашиг хийхэд тулд хөрөнгө оруулах хэрэгтэй. Хөрөнгөө зөв оруулах хэрэгтэй, тооцоолоо зөв хийж хэдийн хугацааны дараа бол одоо энэ ашиг олгоо бол зөв тодорхойлдог. Түрүүний би хэлээд байдаг энд Монголын яг энийг хийж чадах хэмжээний залуучуудыг бид нар сонгож шалгаруулж энэ компанид үлдээх хэрэгтэй. Та ер нь юунд зориулагдсан хүн юм бол? Энэ их сони асуулт шүү дээ. Одоо юунд зориулагдсан гэхэлэр ч одоо ямар яг тийм энэ хүнийг одоо төрөхт нь ихээс төрүүлээд боожуулаад гаргахт нь энэ хүн бол одоо юу гэдэг ийм юм зориулагдсан хүн гэдэг. Амьдрал өөрөө ингээд юунд зориулагдсан энэ амьдралын одоо энэ сурч боловсруулах гэр бүлийн хүмүүжил энэ эзэмшсэн боловсрлоороо дамжуулаад тэгэл олон төрлийн л одоо ажил хийлээ штэ. Тийм ээ. Тэгэхээр багш хийж үзлээ, дипломат хийж үзлээ, бизнесмен хийж илээ, хувийн хвшилд ажиллаж үзлээ. Тэгэхээр бол одоо энэ амьдралын одоо төлөө зориулагдсан л хүн юм байна да. Эндээ бол одоо яг тэр олон даваануудыг туулаад одоо явж байгаа л тийм л хүн. Одоо яг одоо тодорхой одоо яг салбарт гэдэг юм уу тодорхой одоо нэг хүний төлөө зориулагдсан гэдэг бол арай явц болох байх. Таны төвчд хамгийн хэцүү зүйл юу вэ? Хүн бол тэгдэжтэй жаргал даадгүй зовлон даадаг гэдэг. Тийм учраас бол ямар ч байсан төвчл гарах хэрэгтэй. Тэрнээс одоо төвчж чадахгүй зүйл гэж болох юм байна. Тэгвэл таны дургу үг ямар үг вэ? Сонсохч хүсдэг. Мэдхгүй гэж хэлэхдээ би дургу дээ. Одоо чинь мэдхгүй л мэдхгүй л гэж хэлж байна. Гэхдээ яагаад? Мэдэх ёстой. Гэхдээ тэр чинь тэр хүн тааш нь ерөөсөө нөгөө нэг хандлага нь л өөрөө тэгээд бүх юм ингээ мэдхгүй мянган үгийн таглаа гэж манай эмээ хэлдэг байхгүй юу? Тэр хүн бол одоо юу гэдэг өөр ямар нэгэн оролдлого хийх ёстой шүү дээ тийм ээ. Би зөвлөд хүн над мэдхгүй гэж хариулахлаар чи яагаад мэдхгүй гэж байгаа гэхэлэр хариулдаг байхгүй бас. Мэдхгүйгийн зан мэдхгүй байхгүй. Амжилт гэж ер нь юу юм бэ? Амжилт гэдэг бол ялалтын цаг шүү дээ. Тэгэхээр бол альва зүйлд бол одоо гарах үр дүн гэж байдаг тийм ээ. Тэр үр дүн гэвэл одоо яг хамгийн сүүлд бол одоо яг хатгадаг юм чинь л амжилт гэдэг. Тийм учраас бол амжилт бол тухайн одоо хийж байгаа ажил, хийж байгаа одоо зүйлийнхаа оргилд хүрээд тэн дээр бол одоо тодорхой хэмжээний одоо ялалт байгуулахыг л одоо амжилт гэдэг. Та хэр амжилттай юу? Өнөөдрийн төвшингээс ингээ харахад бол хувь хүнийхээ хувьд бол боломжтой. Одоо ямар ч байсан одоо аав ээжийнхээ нэрийг дээр үед хэлдэг шүү дээ. Одоо аав ээжийнхээ нэрийг л айлхаар одоо муугаар хэлүүлчихгүй юмсан. Ах トゥ угийнхаа нэрийг одоо баасчихгүй юмсан. Нутаг орныхаа нэр төрийг одоо муу хэлүүлчих юмсан гэж хичээж ингэж л явж байгаа. Учраас бол таныг өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл та юу гэж тодорхойлох вэ? Сэтгэлтэй гэж. Хаваас нэг сэтгэлтэй хүн шүү гэдэг шиг ба. Тий, нэг одоо тэгж л би өөрийгөө бодод тэгээд ер нь бол яг энэ дээр зөвөр нэмээд хэлэхэд бол итгэл гэж бас байдаг. Тэгээд би хааллаа уншиж ирсэн юм. Би өөрөө хүнд итгэх дуртай. Хүнд итгэдэг хүн бол итгэх дуртай хүн бол хүний итгэлийг алдахыг огт хүсдэг.
Тэгээд сэтгэл гэдгийн ард бол бас итгэл гэдэг юм явж байгаа гэсэн гэж бодлоо. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Одоогоор би тэрийгээс олоогүй яваа шүү дээ. Бүх юм хийж үзэж байна, амьдрах гэж үзэж байна. Яг одоо максимальны одоо миний одоо бүр ингээд юу гэдгийг энэ миний одоо бүр төгс хийсэн юм гэж бол одоохондоо би уучраагүй л явна. Гэхдээ энэнийхээ төлөө бол одоо цаг зав бүх юма зарцуулаад явж байна. Нэг өдөр энэнийхээ хариултыг олох бах та. Энэ өөр их том утгатай. Хамгийн ихээр суралцахыг хүсэж байгаа зүйл тань. Одоо энэ бизнесийн салбарыг л одоо илүү сайн өшөө хөт төнхөж ойлгомоор байна. Энэ олон улсын бизнесийн олон арга барилууд, хөрөнгө оруулалтын чиглэлээр ялангуяа энэ эдийн засгийн холбоотой зүйлсийг илүү одоо сурах байж. Залуу байхдаа бас сайн сураагүй юм байна. Энийг л одоо нөхөж сурах гал хичээгээл явж байна да. Ер нь бол 5 жилээр л ер нь хүн өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлж явах хэрэгтэй гэж үзэж байна. Орчин үеийн одоо эрдэмтдийн судалгаар бол 5 жилийн өмнө үзсэн өөрийн чинь мэдлэг бол дараагийн 5 жилд бол тэгээд 5 жилийн дараа бол байхгүй гэж үзээрэй. Тийм учраас бол мэдлэгээ бол та боловсрлоо бол одоо 5 жилээр бол дээшлүүлж явах хэрэгтэй шүү гэсэн ийм орчин үеийн хандлага байна. Тийм учраас бол одоо энэ цаг хугацаа чи өөрөөсөө ингээд 2 жилийн өмнө байсан бизнесийн одоо зүйл чинь одоо ингээд 2 жилийн дараа шал өөр болчиход байна шүү дээ. Одоо бүх бизнесийн салбар чинь бол уул уурхай, эрүүл мэнд юу гэдгийг засгийн одоо цаасны ажил гэдэг юм одоо тийм ээ одоо энэ нийгмийн ажлууд бүх юм чи одоо энэ IT чиглэл рүү ERP гэдэг ийм систем рүү ороод ингээд одоо ерөөсө хүний оролцоог хийж нь бол аль болохоор одоо тэр хиймэл оюун ухаанууд ингээд нөхөөд ингээд ирлээ. Банкны салбар чинь шал өөр болж эхэлж шүү дээ одоо. Fast cash гэл одоо зээл аавна гэвэл та өөрийнхөө ID-г явуулаад одоо иргэний өмнөхөө явуулаад эргүүлээд танд одоо 100,000 төгрөгийг шууд дансанд чи хийж өгч юм. Мөнгө чи одоо цаасан мөнгө байх юм уу байхгүй юм уу? Coin гэл одоо ингээд яриад ирлээ. Facebook coin гаргана гэл ингээд дэлхийн өөр одоо эсвэл Facebook чинь одоо бүх дэлхийн хүмүүст нэг пассворттай болно гэдэг чинь. Facebook ч одоо айвал паспорт олгож магадгүй шүү дээ бид нарт ID. Тэгээ тэргүй ID-гаараа бол одоо бид нар дэлхийн анч өнцөг булангаас худалдаа авалт хийдэг, эрүүл мэндэ үзүүлдэг, даатгуулдаг ийм одоо хэлбэр рүү ороод ахлаар чинь бол ер нь дэлхийн хөгжил чинь ер нь юу 5 жил 2-3 жилээрээ өөрчлөгдөд ингээд яваад ах шиг байна л да. Тэгэхээр эндээс бид нар хоцорж болохгүй. Энийг хурдан бол одоо хүлээж авах хэрэгтэй. Блокчейн гэдэг одоо бид нар сүүлийн үед яриад байгаа тийм. Ямар ч одоо датаг бол өөрчлөлтгүй. Тэр одоо анхны одоо сонгуульд одоо сүүлийн үед томоохон улс орнууд бол блокчейнийг бол одоо суурилсан сонгуулаа хүртэл хийж байгаа. Яг бол тухайн хүний одоо саналыг бол ямар ч өөрчлөх боломж тэр хүн одоо саналаа л өгсөн бол гэдэг шиг тийм ээ. Энэ одоо блокчейн суурилсан төрийн үйлчилгээ байна. Блокчейн суурилсан одоо энэ санхүүгийн одоо үйлчилгээнүүд байна. Ингээд явхлаар чинь бол тэгэл нөгөө уул уурхай чинь бол одоо ерөөсөө ERP систем рүү ороод ирэхлээр 1 тонн одоо нүүрсийг хэдэн төгрөгийн зардлаар гаргасан бэ гэдгийг нэг одоо коннот дараад болоод ингээд хэмжих одоо сэлбгийн зардлыг ингээд хэлбэх ийм одоо бүх одоо зүйл чинь бол одоо контрол шийд болдог ийм платформуд бол бий болчихлоо шүү дээ. Тэгэхээр энд бол одоо бид нар маш хурдан суралцж хамт дагаж энэ хөвсөхгүй бол болохгүй. Бурхан гэж байдаг болов уу? Одоо би бол байгаасаа гэж боддог. Тийм ч учраас бол одоо бурхан шүтнэ тийм ээ. Яг бол бас энэ сэтгэл гэдэг бол өөрөө тийм хоосон зүйл. Хоосон зүйл. Ганцаараа байхдаа өөрийгөө ингээд чагнаад бодоод суухт бол маш олон төрлийн одоо сэтгэл зүйн одоо мэдээллүүд тийм ээ. Та тэрэнд бол хариулт олох хэрэгтэй. Зовсон, шаналсан, одоо баярлсан, хөөрсөн үедээ бол өөртөө бол одоо тодорхой хэмжээний одоо дотоод түнтэйгээ ярихад бол одоо энэ бурхны шашин тийм ээ. Энэ одоо энэрнгүү тал нь бол илүү одоо даван гайлж илүү одоо ертөнцийг эергээр харуулдаг тустай юм болов уу гэж би дотроо боддог. Монгол улсын энэ ирээдүйн 10 жилийн хөгжлийг та яаж харж байна? Яг хөгжлийн бодлого гэж 25 жил
40 жил гэл ингээл бид нар жил болгон гаргадаг. Сая миний түрүүний ярьсан дэлхийн ийм хурдан одоо өөрчлөгдөж, хүмүүсийн хэрэглээ ингэж хурдан өөрчлөгдөж, хүмүүсийн ийм хурдан одоо мэдээллийн эрен рүү ингэж орж ирж байгаа үед бол бид бас хөгжлийн бодлогоо бол маш хурдан одоо тодорхойлох хэрэгтэй болов гэж би боддгийг. Үүн дээр бол Монгол улс аж үйлдвэрлэлд одоо суурилсан ийм улс болж түрүүний бид нэрлсэн 13 тэрбум долларын одоо зах зээлээ 20 одоо тэрбум доллар болгох одоо ийм алхам руу бид нар давтайх явах хэрэгтэй. Тэгэхээр эхний ингийн тулд бол эхний ээлжинд бол энэ бас нэг ийм асуудал байна. Энэ яг цэвэр одоо эдийн засгт ярихаас өмнө энэ хүний одоо энэ оюуны чадварыг одоо бид нар дэвшлэх хүнээ бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр ямар одоо хүнээс ямар бодлого гарах вэ? Ямар боловсралтай, ямар одоо чадвартай, чадах бүхий боловсон хүчнүүдийг бид нар бэлтгэжээж энэ эдийн засгийн одоо суурь хөгжлүүдэд явуулах вэ гэдэг нь бол нэгдүгээр боловсролын системийн асуудал. Боловсролын систем. Дараагийнх нь аж үйлдвэрийн салбарын асуудал. Аж үйлдвэр. Дараагийнх нь бэлчээрийн асуудал. Аж үйлдвэрийн салбар бэлчээрийн асуудал хоёр ч хоорондоо одоо ингээд зөрчилдөд эхэлж байгааг бид нар энэ уул уурхай дээр харж байгаа шүү дээ. Тэгэхээр аль бус нутгаан бид нар одоо малын бэлчээрийн одоо нутгуу хөдөө аж ахуй чиглэсэн одоо бүс нутгуу аль бус нутг нь бол одоо уул уурхай. Энэ хоёр хэрвээ параллел орчих юм бол тийм ээ ямар хэлбэрээр орших вэ? Энэ бодлогыг бол маш хурдан шийдэж явах хэрэгтэй. Ингэхгүйгээр бол одоо өнөөдөр бол нэг үүсгэсэн байдалтай. Тэгээ одоо хамтдаа хөгжидгүй ийм одоо хэлбэр рүү яваад байгаа учраас бол энэ одоо бодлогын төвшөнд бол энэ сая миний хэлдэг аж үйлдвэрийн салбар бэлчээр малын одоо тэр бэлчээр одоо 66.7 сая малтай шүү дээ. Энийхээ энэ хоорондох комбинашныг одоо зөв олох хэрэгтэй. Тэгжээж одоо уул усаа одоо зөв ашиглах тийм ээ. Аж үйлдвэрээ хөгжүүлэх. Аль бүс нутг нь бол одоо аж үйлдвэрийн бүс нутаг байх юм. Хэрвээ мал аж ахуй аж үйлдвэрийн бүс нутаг хоёр зэрэгцэж орших юм бол яаж орших юм тийм ээ. Жишээ нь Австральд байгаа шүү дээ. Тэр Австралийн одоо Сиднейгээс ойрхон 100 Valley гэдэг газар байдаг тийм. Тэнд уул уурхай хамгийн том нүүрсний том компаниуд ажиллаж байгаа. Хажууд нь виноны одоо яардууд байдаг хгүй вино ургуулад вино тараа. Тэгэхээр чинь уул уурхайн салбар хөдөө аж ахуйн одоо жимсэхний салбар хамтраад ингээд зэрэгцээд оршиж болж байгаа хгүй. Тэгэхээр энэ зохицуултуудыг хурдан хийгээд ингээд аж үйлдвэрийн салбар гэдэг доторт нь боловсруулах чиглэлийн салбаруудыг ярьж байна да. Нэм үртэг шингээсэн одоо кокс гангийн үйлдвэр байна. Тийм ээ. Дээрээс нь одоо нүүрс баяжуулах үйлдвэр байна. Ингээд энэ жисийн одоо боловсруулах үйлдвэрийг бас бид нар барих хийх л ёстой. Нэм үртэг шингэсэн үйлдвэрлэлүүд рүү төлхөө анхаарах ёстой. Ноолуурын чиглэлийн үйлдвэр байна, тийм ээ. Ноолуур дээр бол би бүр тодорхой саналуудыг хэлээд байна шүү. Одоо бид нар ноолуураа угаагаад самнаа гаргадаг байсан, угаагаал гаргадаг байсан бол энийг одоо самнах хэрэгтэй. Самнах үйлдвэрийг одоо угаасан дээр нь татвар тавиад самнах дээр нь татваргүй тавих юм бол баахан самнах машин орж ирнэ. Маш олон хүн ажлын байртай болно. Дээрээс нь угааснаас арай өндөр үнээр зарна. Тийм ээ. Тэгвэл одоо бид нар ч ноолуураа 9000 тонн орчим ноолуурыг манай улс жилдээ авж байгаа баг. Тэрийг бүгдийг Монголынхаа усаар угаагаад туулгал дээр угаагаад туулгаар бохирдуулчаад угаасан ноолуурын хэд дотор аваач зарчиж байгаа баг. Одоо энийг болий. Энэ дээр татвар тавиад өгөнгүүтээ самсан ноолуур энэ төлөвлөлчих юм бол самнах одоо үйлдвэрүүд зөндөө бий болно. Дараа нь одоо тэр эрх үйлдвэрээ бий болгоод материалаа өөрөө хийдэг. Ингээд жишээ нь бол ноолуурын салбар дээр бол ингээд явуулаарай илүү нэм өртөг шингэсэн ийм одоо хөгжлийн гарцууд байгаа юм болов уу гэж би гэж харж байгаа. Энэ бол Улаанбаатар хотод түүхийн нүүрс зарахгүй. Багнуур компани нүүрснээ борлуулалтанд яаж нөлөөлөх вэ? Бас нилээдгүй олон тонн нүүрс Улаанбаатар хотод төрхөн борлуулцдаг болов гэж боддог шүү дээ. Тийм, Багнуур ер нь Улаанбаатар хотын түүхийн нүүрсний хэрэглээ 1 сая орчим тонн байсан тий. Тэгэхээр одоо энэ жил бол сая орчим тонн нүүрс бол одоо шинэ Улаанбаатар хотод орж ирэхгүй гэсэн үг шүү дээ. Энэс бол Багнуур ойролцоогоор нэг 5-600 мянган тонныг нийлүүлж байсан баг. Бусдын шивөө, шарын гол гэдэг ингээд тийм ээ. Тэгэхээр бол эндээс бол
өөрөөр хэлбэл жижиглэн худалдаан дээр бол одоо багнуур дээр бол тодорхой хэмжээний асуудал гарч ирнэ. Гэхдээ багнуур бол одоо энэ жил 4 гаруй сая тонн нүрсийг бол төв эрчим хүчний нийлүүлж байгаа. Сая бол нүрсний үнийн бол бас эрчим хүчний зохицуулах орооноос бол 2000 төгрөгөөр нэмж өгсөн. Тэгэхээр бол энэ дээр бол гайгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр түүхийн нүүрсний тал дээр бол гэхдээ шахамт л одоо төв шийж байгаа сайжруулсан төвчтэй шахамт сайжруулсан төвч. Сайжруулсан төвчийг бол эрчим хүчний нүүрсний одоо нүүрсээр хийж байгаа ER-ийн одоо 800 мянган тонн нүүрсийг бол одоо Эрдэнэс 5 толгой түлш компанид өгсөн. Тэргээр бол одоо ингээд шахал түвшний үйлдвэр, сайжруулсан түвшний үйлдвэрлэл явж байна. Гэхдээ нэг юм ойлгох хэрэгтэй л энэ дээр 50% л буурна шүү дээ. Нэгдүгээр те. Гэхдээ энэ дээр бол миний харж байгаа бол олон хүчин зүйл байна. Нэгдүгээрт энэ нүүрсний шахмал одоо сайжруулсан түвш бол өөрөө бол тодорхой хэмжээний PM2 гэдэг одоо тэр хордол бацин шахаад авсан. Дээрээс нь энэ түвшин дээр бол одоо тодорхой хэмжээний одоо шатах чадварыг бий болгож байгаа. Дэгдэмтгий чадварыг бий болгож байна, тийм ээ. Хоёрдугаар илчлэгээр бол одоо энэ 5-7 одоо өндөр одоо илчлэгтэй нүүрсний одоо үлдэгдлэр хийж байгаа учраас бол одоо илчлэгийн хувьд дээр бол би бол эргэлзэхгүй байна. Түвшний хувьд зүгээр яг энийг хувь хүмүүсийн сахилга батанд бол би жоохон эргэлзэж байгаа. Яг одоо энэ түвшээ яг худалдаж аваад хэрэглээд ингээд явуул их зүгээр байна. Зүгээр нь бол одоо боломжгүй тохиолдолд бол одоо юу гэдгийг төрдөө хандаад одоо дэмжлэг авах ч гэдэг юм уу, тийм ээ. Энэ чиглэлээ сайн одоо барих хэрэгтэй. Тэрнээс юу болцсноо шатаад нэг хэсгийн шатаагаад нэг хэсгийн шахамт түвшээр явах юм бол энэ нөгөө төслийн маань одоо өрөөгөөж нь буурна гэсэн үг шүү дээ. Дээрээс нь бол энэ дулаалгын асуудлыг бол нэлээд ярих хэрэгтэй юм билээ. Гэрээ сайн дулаалгах хэрэгтэй. Шодрог өнцөг өглөөний сонин. Бидний амьдарч байгаа нийгэмд өөрчлөх ёстой асуудлууд маш олон л байх тийм ээ. Бид ер нь юунаас эхлэх ёстой юм бэ? Төм бөм. Би бол төм бөм гэж харж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг олон гэсэн утгаар нь бол хэлж байгаа. Олон шийдэх асуудлууд байна, тийм ээ. Ер нь одоо бид нар арчлан нийгэмд 30 жил амьдарлаа. Арчлаас хойш тий. Өөрснөө бүх юм одоо зохицуулах. Би одоо яг одоо гадны одоо үүдийн тодорхой нэг орны одоо бодлогот хамаарахгүйгээр монголчууд маань бол өөрөө би даасан одоо эдийн засгийн одоо чөлөөт зах зээлийн бодлого явуулах ингээ 30 жил өнгөрлөө. Бидэнд хүрсэн юм зөндөө ба хийсэн. Хүн амын тоо маань өслөө. Хүмүүс маань одоо тодорхой төвшөнд одоо баялаг бүтээж эхэлсэн, хувийн одоо өмчтөнгүүд бий болсон, тийм ээ. Энэ одоо 30 жилийн ингээд эргээд харах юм бол одоо монгол хүн бол одоо юу гэдгийг айгүй их чөлөөтэй одоо тийм болсон шүү дээ. Нөгөө талдаа бол одоо хариуцлагын асуудал, хандлагын асуудал, маш олон зүйлийг бол бас ингэж суларсан. Босрлын асуудал тийм. Энийг одоо жоохон дэвшлүүлэх хэрэгтэй. Хүний хөгжлийн одоо бид нар түрүүн би хэлсэн хүний хөгжлөө бол жоохон дээш нь татаж авсарч энэ монгол хүн гэдэг одоо энэ моделийг би ярьдаг л да монгол хүн гэдэг моделийг өнөөдөр бид нэр Япон хүмүүс хамгийн одоо ажлын чадвартай, Япон хүмүүс айгүй сахилга баттай, Япон хүмүүс бол одоо яг одоо юу гэдэг тийм ээ жан шанрын хувьд бол одоо даруй төлөв гэдэг ингээд бид нар тэднээс илүү шүү дээ. Монголын одоо жилийн 4 улиралтай хатуу хөтөө ийм одоо нөхцөлд амьдраа суртсан энд одоо амьдрах чадвар сайтай энэ хүмүүст бол ийм том генийг бид нар хөгжүүлж ээж тийм ээ хөгжүүлж ээж тодорхой хэмжээний боловсролын одоо төвшингийн зөв болгож ээж энэ оюуны одоо хөгжлийн зөв болгож ээж энэ монгол хүний одоо ажлын бүтээмж тэр хариуцлага одоо нийгэмд байгаа энэ олон миний хэлдэг саяын тэр түн бөмбө асуудлыг чи хүн шийдэх байхгүй. Тэгээ ямар хүнээс ямар бодлого гарах уу гэдэг чинь бол өнөөдөр хамгийн том асуудал болоод байгаа байхгүй. Энэ л одоо асуудлын гол юм уу гэж бид одоо хөгжлийн нийгэмд бас болохгүй байгаа юм чинь. Тэр бид бол хүнээ хүүхдүүдэд боловсролын яг одоо зөв системээр бол одоо ингэж хүмүүжүүлж боловсролыг олгож ээж дараа нь бол одоо юу гэдэг
энэ нийгэмд рүү асуудал нь өөр аяндаа зэгцрээд явах баг. Би бол одоо энэ дээр бол үүдийн тэр нийгэмд болж байгаа одоо шүүх засаглал улс төрийн одоо сонгуулийн нөхцөл байдал одоо амьдрах орчин гэдэг олон юмыг ярмаар байна л да. Гэхдээ бол гол нь бол одоо бид хүн дээрээ суурилсан тэр одоо зөв одоо судалгаа тооцоололтой хөгжлийн концепцийг гаргах хэрэгтэй. Энэ авилгал хэл ахлын асуудал мөн адил уу? Энэ бас л хөгжилтэй холбоотой шүү дээ. Хөгжил, ёс суртахуун, дээрээс нь соён гэгэрүүлэх ажил. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол хөгжил гэдэг дээр бол та нар нэг юм анхаарах хэрэгтэй болов гэж би зүгээр дотроо боддөг юм тийм. Бусад одоо Швейцар, Дани, тийм ээ, Сингапур гэл ингээд дэлхийн одоо Араб Эмират ч гэдэг юм уу. Ингээд авилгал хэл ахуулна бол ингээд дэлхийн одоо ингээд жигсдагч манайхч нэг 100 гаруй байгаа. 1 2 3 4 гэдэг ингээд хараад үзэхлээр нэг хүнд ногдох дотоодын одоо нэг хэмжээч мөнгөний хэмжээч нь бол одоо тэр улсуудын бол өндөр байгаа шүү дээ. Тийм ээ. $60,000, $70,000. Манайх нэг 3.5-аас 4,000 орчим доллар. Тэгэхээр энэ нэг хүн ногдохын дотоодын нийтийн хүний оногдох хувийг бид нэр өсгөх хэрэгтэй байхгүй. 10,000 руу авчрах хэрэгтэй. Тэгээд ирэх юм бол хүн чинь аяндаа өөрөө одоо элдв одоо сонирхлоосоо татгалзаж эхэлнэ шүү дээ. Энэ нөхцөл байдлыг, энэ эдийн засгийн орчныг л бид нар дөрөвний нөгөө яриад байдаг Монгол хүний амьдрах эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх юм чинь л улс төр нь бодлогоороо зохицуулж хэрэгтэй байхгүй. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл ямар хэл вэ? Орос хэл, англи хэл, хятад хэл дундуур, ойр зүрийн одоо ярианы хэлтэй. Хамгийн сүүлд сэтгэлээсээ хизээ инэв та. Сайн асуудал. Гэхдээ яг бүр амар чанга нийснийг хэлэх гээд нөө эсвэл зүгээр байнга инээдэг бол одоо гэртээ ороод очоод энэ ахын тоогоо тоглоо тийм. Бүр ингээд хөхрөөд инээгээд ингээд инээс ингэх юм бол одоо эртээд нэг сарлагын бичлэг хараад одоо бүр яг төвчгүй айгүй инээс. Нөгөө баян хонгор аймагт бол тийм наадам өмөлдөг нэг сарлаг байгаа шүү дээ. Тэгсэн тэр сарлаг чинь бас тийм зүгээр сарлаг биш байсан билээ шүү дээ. Бас уу. Тэр баян хонгор аймагт одоо сарлагын уралдаанд олон жил төрүүлсэн хурдан сарлаг байсан. Сүүлд нэг яст танад тэр сарлаг ямар учиртай сарлаг вэ гэсэн чинь угаасаа тэр сарлагын уралдаан зохион байгуулдаг 12 3 төрүүлсэн тийм бас сарлаг дотор хурдан сарлаг байсан билээ ш. Тэг яг хөө тэр бол би бол зүгээр гой утгаар нь би найзтайгаа хам сууж байгаа бичлэг үзээд тэр их айгүй нээсэн байхгүй. Тэгээд таны бахархаж явдаг зүйл юу вэ? За би одоо олон зүйл байгаа л да. Гэхдээ тэр дотроос бол даавараа л бахархаж байна да. Миний аав бол одоо бас Монголын том одоо нийгмийн зүтгэлтэн байлаа тийм зохиолч. Тэгэхдээ одоо яг тэр нийгмийн талын юм яхад зүгээр хувь хүн талаас нь аавдаа бол би одоо аавараа бахархдаг юм. Их олон талтай өөрийгөө одоо маш их хөгжүүлдэг. Зүгээр суудгүй одоо тийм ном зохиол хошин шог одоо тийм хошин шог гэдэг чинь бол IQ өндөртэй хүн гэж байна одоогийнхаар бол тийм ээ. Тэгэл нутаг орныхоо тухай, ээжийнхаа тухай, эх орныхоо тухай маш олон зүйлд одоо өөрийнхөө хэмжээнд одоо зүтгэж тэгээ одоо надад бол одоо яг тэр одон жимэд гэдэг том зүйл үнэт зүйлсийг бол үлдээсэн ийм л одоо хүмүүчраас бол би бол одоо миний одоо хамгийн бахархах зүйл бол өнөөдрийн оргил дээр бол даав мал байна та. Та яг юуг нь сайн авсан бэ? Аавасаа Дүүрээсэн гэж болно. Тий, одоо сан характерын ч юм уу тийм ээ. Бицүүлдэ яагаад гэхээр аав маань бол их тийм өргөн цар хүрээтэй. Одоо би бол аавхай хаанч хүрэх. Би шүлэг бичиж чадах. Би одоо 8 бот 10 бот ном бичиж чадах. Ганцаар авжаагийн тухай одоо би шүлэг зохиол одоо тэр том соён гэгэрүүлэх ажлыг хийгээд тийм ээ. Өнөөдөр одоо хүмүүст энэ арвжаа хотгтыг бол одоо бүрэн дөрөн одоо хүүхэд бага наснаас нь ахуулаад ЮНЕСКОгийн одоо том одоо бүртгэлд ортол нь одоо ингэж ажиллаж чадах. Тэгэхээр би бол
уучлаарай одоо өөрийгөө аавтайгаа зүүрлэхэд бол хэцүү. Зүгээр яг яах вэ? Хүүхэд нь учраас бол царай зүс одоо юу гэдэг юм тийм ээ. Адилхан юмнууд бол байлгүй яах вэ? Гэхдээ аавынхаа үлдээсэн энэ үн зүйлсийг бол цаашд нь одоо өргөжлүүлэх энэ хүний нэрийг бол одоо бас эдийн миний аврахны оронд байгаа ч гэсэн хадгалж, хайрлж явах хэрэгтэй. Дээрээс нь бол одоо өөр удмаараа бол одоо бид нар аавар бахарах хэрэгтэй. Таны хамгийн их айдаг зүйл юу вэ? Зүгээр суух. Бас сонь хариулт. Зүгээр суугаас л айхна. Тий. Өвөө тэрэн дөрөөсөө хариултыг нь олж чаддгүй. Яраас зүгээр суух чинь бол их аимшигтай шүү дээ. Эмэгтэй хүний ямар зан чанар танд маш их таалагддаг вэ? Ер нь бол эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ. Тийм ээ. Хүн бол нэгдүгээр хүнлэг байх хэрэгтэй. Хоёрдугаар бол одоо би одоо орчин үеийн одоо сүүлийн үеийн хэллэгүүдийг хэлэх гээд байна л да. Маш эерэг хандлагатай байх хэрэгтэй. Амьдралд зөв хандлагатай, гэр бүлдээ, эргэн тойрондоо, найз нөхдөд тийм ээ. Энэ одоо байрна. Орчин үеийн бол одоо амьдралын шаардлага ийм л юм шаардлагууд байгаа юм л да. Тэгэхээр бол энэ эерэг хандлагатай, хүнлэг байх нь тухайн хүний бол үндсэн одоо зан характерын одоо зайлшгүй шаардлагатай төлөв юм болов уу гэж би дотроо боддог. Жинхэнэ Монгол эрх хүн гэж ямар үнийг хэлэх вэ? Наач их өргө утгатай шүү. Тэгээ би яг өөрийнхөө одоо хэмжээнд ингээд хэлэхэд бол альва одоо зүйлд төвчээртэй алсыг хардаг. Өөрийнхөө одоо эргэн тойрон их орон ард түмэн эхнэр хүүхэд гэр бүл ажиллаж байгаа хүмүүстэй бол маш одоо эерэг ийм одоо зөв хүнийг л одоо би жинхэнэ Монгол эрх хүн гэж хэлэндээ. Баярлалаа гэж хэлхийг хүсэж байгаа маш олон л хүн байгаа ах танд. Нэвтрүүлгээ дамжуулаад та хүнд баярлалаа гэж хэлхийг хамгийн ихээр хүсэж байна. Олон хүн байгаа баярлалаа гэж хэлэх. Гэхдээ бол энэ үгийг бол их нэртэй л хэлнэ. Тий. Их нэртэй хэл. За хоёулаа нэг сайхан хэлье. Баярлалаа. Хайр гэж танихаар чухам юу вэ? Тэр одоо хүмүүс хайр агуул гэж ярьдаг тийм үү? Үнэхээр агуу. Тэр хүний сэтгэлийн өвдөс ч дээ. Альва одоо эсрэг талынхаа одоо эсрэг хүслийн хүнийг хараад хайрлан дурлана гэдэг бол тэр одоо ёстой Бурханаас нөгөө тухайн хүнд заягдсан Бурханы мэлмэл байдаг байх та. Тэр хүн бүхний хайр өөр шүү дээ. Амьдралыг та юу гэж тодорхойлов? Амьдрал бол одоо таны туулах ёстой зам. Туулах ёстой. Гэхдээ энийг ямар хэмжлэлээр туулах уу гэдэг нь бол танаас хамаарна тийм ээ. Өөрийнх нь тэг хүсэл мөрөөдөл тэгээд тэр хүсэл мөрөөдлөө одоо гүйцэтгэж байгаа. Тэрэндээ одоо хэр зэрэг одоо үнэн чамдж байгаа гэсэн. Таны амьдралын чинь өөрөө чинь амжилт гэх түрүүн битэр ярьсан тийм үү? Амьдралын чинь үр дүн одоо харагдана да. Тийм учраас бол энэ одоо тухайн амьдрал гэдэг бол тухайн хүний холоо олон жил одоо туулах зам гэж би харж байна. Та өөрийнхөө амьдралд одоо амьдарч байгаа амьдралд мэдээж сэтгэл ханамж их л байгаа тийм ээ. Яг өөрийнхөө хийж хэрэгжүүлж байгаа ажил та өөрөө дүнд тавьбал ямар дүнд тавих вэ? Өнөөдрийг хийж байгаа ажил та одоо энэ Эрдэнэс Монгол дээр хийж байгаа ажил та. Тэгэхээр нөгөө харьцангуй ойлголт энэ миний компани биш. Энэ одоо 3 сая иргэний компани. Дээрээс нь манай хамт олон байгаа. Тэгээ бид хэдийн ажлын үр дүн бол эдийн засгт өгж байгаа өгөөж өрөлд өгнөгдөн л дээ. Зүгээр энэ дотор миний оруулж байгаа хувийн нэмэр гэвэл одоо
өчүүхэн баг л та. Яг бол энэ нөгөө багаараа хийдэг, байгууллагаараа хийдэг, байгууллагын соёл, компани соёл гэл ингээд ягаад олон захиралтай байдгийг, ягаад олон одоо залуучууд ажилтгийг гэдэг. Тэгэхээр бол энэний дүнг бол одоо надад бол тавихд хэцүү. Яг өөртөө тавьчихлаар нөхдөдөө одоо яг тэр дүн тавьчих гэдэг юм. Би бол өөртөө бол голонгүй дүн тавина. Би бол одоо юу гэдэг 80 100% гэх юм бол өөртөө бол нэг 80% хэмжээний дүн бол тавина. Тэгэхээр бол энэ бас уучлаарай олон хүний хөдөлмөр орж байгаа зүйл учраас бол зөвхөн өөртөө тавьж байгаа дүн. Манай эдийг хороод ирэх юм бол дүн өндөр болох уу? Танд одоо ямар сэтгэл төрж байна? Гэ ярилцаа сууж байгаа. Ер нь олон юмыг би бодоогүй явдаг юм байна. Таны асуултан дотор. Ерөөсөө нэг амьдралын нэг хөв аянд ороод ингээд их хотын одоо юу гэдэг лээ энэ ритмд ороод ингээд явчихлаар чинь саяын таны олон асуусан асуултуудын хажуугаар бол би үнэхээр сайхан чимээгүй өнгөрөөл явдаг хүн байна. Тэгээ эн чинь бол бас надад бол сонин тийм одоо юу гэдгийг сэтгэлдлүүдийг үлдээж ийн л да. Дотор бол одоо би энийг яагаад бодоогүй өнгөрцөн. Эн чинь бас тий би хүн л юм чинь бол хайр сэтгэлийн тухай бодох хэрэгтэй юм байна. Хүн юм чинь бас тэр одоо юу гэдгийг хамгийн аймаар одоо мөч нь юу байдгийг, гомдох мөч нь юу байдгийг, хамгийн инех мөч нь юу байдгийг гэдэг. Ингээд харахаар энэ амьдрал өөрөө дандаа ийм дүгнэлтэн дунд л байдаг юм байна л да. Тэр дүгнэлтэн дундуур л яваад орчлоо шүү дээ. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн зүгээс манай өглөөний сонингийн өнөөдрийн дугаар байна. За баярлалаа. Энэ манай Зинда сэтгүүлийн хамгийн сүүлд хэвлэгдэн гарсан шинэ дугаарыг танд өгье. За та бүхэнд бас баярлалаа. Энэ нэвтрүүлэгтээ бас Монголын олон сайхан хүмүүсийг урьж оролцуулж тэрдгээр хүмүүсийн одоо сэтгэлийн гүнд эх орныхоо төлөө, гэр бүлийнхаа төлөө, иргэн амьдралынхаа төлөө юу бодож явдгийг нь бол одоо сайхан гаргаж өгч яваарэ гэж үсэ. За баярлалаа. Ингээд таны цаашдын ажил болоод амьдралд тань өндөрөөс өндөр амжилтыг хүсгэн өрөөё. За баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Эрдэнэс Монгол компани дэд захирал Одон Жимдийн Од Баяр хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.